шүү дахиад мэдхгүй зөндөө маш их боломж байдаг. PhD хийж байгаа залуучууд маань Монгол MD төгсөөд ирсэн залуучууд ч гэсэн ерөнхийдөө бас клиникийн лабораторийг сонирхоос medical laboratory science гэдэг 2 жилээр сурдаг сургууль байдаг. Тийм сургуулийг төгсөөд тэгээд тийм board examination нөгөө board ингээд авчих юм бол клиникийн лабораторид технологист дээр эхлээд ажилласан ч болно. MD, PhD зэрэгтэй өшөө тэгээд яг клиникийн лабораторид орох тийм боломж нь нэгдэх юм бол ороод 1 жил болоод нэг board exam өгч болно. Манай чиглэлээр 5 жил болоод CHS гэдэг clinical histocompatibility specialist гэдэг нэлээд том шалгалт өгч болно. Тэгэх юм бол нэг 10 жилийн дотор ингээд бодоход хэрвээ хурдан хөдлөе гэх юм бол нэг 5 жилийн дотор certified болоод ингээд замаа нээж болно шүү дээ л гэж хэлмээр байна.